За өнөөдөр баяртай өдөр байлгүй ах вэ? Баярлж байна. Монголчуудыг яаж тэнхтүүлсэн, бид яаж тэнхтсэн бэ гэдгээ мэднэ гэдэг бол асар том баяр. Тэгвэл анханасаа тэнхтэйгүй бол бүр том баяр л да. Тэгээд бид энийг мэдчихгүй, ярихчгүй, тэгэл бие биенийг хараагаад яваад байгаа бол гонхтой. Тэгэхээр би зүгээр хувьдаа яагаад ийм байдалд орчов? Цаашид бид яах вэ гэдэг дээр 2-3 санал хэлхийг хүсэж байна. Ер нь бол Rio Tinto бол асар том дэлхийн хэмжээний нинжа болж манай дээр ажиллаа шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэгүүгээр ухнаа гэдэг бол ноён уул дээр ухаж байгаа тэр нинжануудтай ямар ч ялгаагүй болсон гэсэн үг. Бидний хуулийг дээрэмдэж байна, бидний хуулийг зөрчсөн 34% хууль бол захиалгаар орж ирсэн. Хамгийн гол алдаа. Тэгээд дараа нь яаж гарцвэ гэдгээ ярив. Монголын улс төрчид юу ч мэддгүйгээ хизээч мэддгүү хамгийн том алдаа. Тэр одоо 16 жилийн өмнө миний одоо хамгийн их орилж байсан юм бол бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд тойрж ярья. Өнөөдөр энэ улсын хурал дотор их мэдгч нар байдаг. Ямар муухай үзлийн үнэрт ямар муухай харагддаг гэж бодож байна. Одоо өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн хамгийн гоё юм нь шинжээч экспертүүдийн дүгнэлтэд бид тойрж ярьсан. Энэ бол цаашд гаргалгаа гарц байгаасаа л гэж би бодож байна. Уран дээрч одоо энэ төрийн өмчийн компаниудын хулгайг өглөөжөнгөө ярьсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тойрж ярихгүй бол цээжээ дэлдэл бид хамгийн ухаантай юм шиг царайлаад байдаг нь бидний алдаа хоошид энийг анхаарья гэдэг гарц гаргалгаа маягтай ярьж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар луйвар нь Rio Tinto-гийн луйварч мөн уг нь хуучны дээрвийн 100 гаруй жилийн өмнө хийжсэн арга шүү дээ. Transfer pricing гэж яриад байгаа. Үнэ шилжүүлэх арга гэж нэрлээд ах шиг байгаа. Бид үндсэндээ үйлдвэр анх баригдахдаа 1.7 тэрбум доллараар баригдана гэж ярьж байсан. Одоо 22 тэрбум доллар ариугүй баригдах гэдэг дахиад жоохон зөөл хэрэгтэй байна л гэж явж байгаа. Энэ бол бид зардлаа хянж чадаагүй гэсэн. Бидний гарч юу вэ гэвэл тэр 9 туузын гишүүн дотор 3 хүн бол зүгээр улс төрийн амралт шагнал гэсэн үг. Ёс зүйтэй ганц нэг нь л орилдог баг. Тэгэхээр тэрэн дотор ядаж бидний нэг саналыг авч ээж гол энэ асуудлууд дээр бидний саналыг нэг санал авчиж шийдэж байгаа ч гэж тухайн үед энэ саналаа оруулж байсан шүү. Би одоо 22 заалттай бичиг явуулж байсан. 7 удаа явуулсан. Гэхдээ гэрээ байгуулахаас өмнө. Тэм учраас өнөөдөр ингэж ярих бас ёс зүйн эрх над байгаа. 3 дугаарт 34% гэдэг бол өхлийн зохилт юм байгаа шүү дээ. 51% баг хажууд нь ёстой зүгээр шүү дээ. Ягаад гэвэл хяналттай. 51% гэдэг бол 9 хүний 5 нь манад байна гэсэн үг байхгүй юу? 51% гэдэг чинь. 34% гэдэг бол 0-той адилхан. Бүр тэгээ өртөө. Тэгэхээр энийг яаралтай ярилцахгүй бол тэгэл тэнхтэл яваад байна л гэсэн үг. Тэгэхээр модоо бариад солонгоос тавьж чадахгүй юм хүнд байгаа үед арбитрийн шүүхтэр байгаа нэг ганц хөдрийн тэгээ буцаагаад тохироод наймаалцчихвдаа гэдгийг л одоо эрх баригч нараас чин сэтгэлээсээ гуй. Тэр онтре гэдэг одоо онтре дээр наймаалцчих ба. ЗИС 4200 ашигтай байсан. Одоо 9,10,000. За Ганбаатар гишүүд нэмэлт 1 минут өгье. Дээрэмдүүлснээ мэднэ гэдэг мань там аз юм аа. Бас ярихаас бүр баяр хүрээд ах. Хамгийн гол гаргалгаан дээр нэг чухал юм байна. Одоо энэ баримт Бадам ханд гэдэг одоо энэ оюутлогоо Rio Tinto-гийн ерөнхий ябогийн гар үсгтэй болж байна. Улиралдаа 30 тэрбум төгрөгөөр PR зарцуулдаг. Борлуулалтын маркетингийн зардал гэж байгаа. Эднээс алцсаа зарах гээд маркетинг хийгээд явдггүй маа. Монголчуудын тархийг угааж үннийг ярьсан улс төрч болгоныг жадлан эсэргүүцэд гутаан дормжлох ажиллаа хийдэг. Монголын төр ингэж хүчгүй арчаагүй байж болох. Үннийг ярих юм бол нэр хүндгүй уртлаа дормжлуулахыг сонголт бий. Эсвэл чимээгүй хүн шиг нэр хүндтэй байх. Энэ тэнэглийг зогсоогооч. Монгол төр үндсэн хуулийн 5-4 заасан. Эдийн засгийг Монголын төр зохицуулна гэж заасан. Энэ ширээний хоёр талд ижил тэнцүү суухын тулд нэг талаа 30 тэрбумаар улиралт, сард 10 тэрбумаар дормжлуулах энэ асуудлыг зохицуулаач.